live in you now. But this is your fight. Oh my god. Oh my god. За би яг яаж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна. За тэгээд сая өнгөрсөн 7 хоногт Disney зохион байгуулагддаг D23 Expo болсон. Тэгээд DX23 Expo дээр маш олон сонирхолтой мэдээллүүдийг тэн дээр задлсан байгаа. Marvel талаас нь тэр Disney-гийнхэн өөрсдөө яг тэнд Disney-гийнхэн өөрсдөө гаргаж байгаа шин контентууд ач тэр за мөн Disney Plus дээр гарах шин контентуудын талаар маш олон мэдээллүүдийг гаргасан байгаа. За тэгээд давхар дээрээс нь юу вэ гэхлээр одоо удахгүй Star Wars гарна. Star Wars-ийн Rise of the Skywalker гэдэг. За тэгээд энийг ярихаас өмнө би D23 Expo-ны талаарх одоо яг энэ reaction-ы дараа энэ 7 хоногт би багтаагаад гарган замун дээрээс нь 4-өөс 8 сард үзсэн бүх кинонуудынхаа review-г нэг болгоод гаргах гэж байгаа. Тэгэхээр гол нь бол нэг кинон дээр бол маш наривчилсан review хийлгүүгээр маш товчхон яриад тийм спойлергүй тийм review-нуудыг хийгээд явъя гэж бодож байна. Тэгээд тэгээд Star Wars Rise of Skywalker нь болохоор дөнгөж сая D23 Expo дээр special looks гаргасан байна. За тэгээд энэ бол яг тийм албан ёсны трейлер биш. Өмнө нь teaser гарсан байсан. Тэгээд энэ дээр бол special look гаргаж фэнүүдийнхаа магнаг бол тэнэлэгжээ. За тэгээд би ч гэсэн Star Wars-ын фэн. Тэгээд за юу ч гэсэн үзцгээе. Тэгээд сэтгэлээ авалцъя. Luke Skywalker, Obi-Wan, Han Solo. We've passed on all we know. A thousand generations live in you now. Skywalker дөнгөсөөрөд өнгөрлөө. Kylo Ren. But this is your fight. This Christmas. Your journey. Here's its end. Гэс дахиад үзээд байгаа заяа. Ёо. Oh my god. За тэгэхээр special looks-ийг дөнгөсөө үзлээ. Ёо зүгээр бүр хамаг шар ус босгосоор гал таарлаа ерөөсөө. За тэгэд сомноос гэхлээр юу гэхлээр Palpatine энэ дээр иргэн ирэлт хийж байгаа. Тэгээд өмнөх трейлерний төгсгөлд
инээдэг хэсэг гарч байсан. Яг тэр инээд бол яг Палпатины инээд. За тэгээд дээрээс special look гэсэн хувьд бол за мэдээж киноны яг юу болох гэж байгаа нь бас тодорхойгүй байгаа. Тэгээд special look болохоор зөвхөн киноны хэсгүүдээс ингэж гаргаж ирж байгаа. За тэгээд за Carrie Fisher гэдэг одоо Аля гүнжийн одоо дүр тоглолтог эмэгтэй маань л яг тухайн Star Wars киноны одоо Last Jedi-ийн дараахан хөдөлгөөн таалалт өгсөн. Гэхдээ энэ кинон дээрээс дөнгөж сая тэр special look-ээс харахад бол ерөнхийдөө CGI effect-тэй яг л бид нэр бүгдээр яг энэ кинон дээр харах нь. За тэгээд анх Star Wars маань бол ерөнхийдөө 1977 онд New Hope гэсэн тайлбартай гарч байсан. За тэгээд одоо хүртэл ингэж явж маш олон жилийг ингэж хугацаанд ингэж үргэлжилсэн эцэст. Гэхдээ ингэж байнга гараад байхгүй энэ 1977 оноос 1980-ад оны хооронд 3 анги гаргаад за тэгээд 2000 оны ихээр бас нэг дахиж шинэ 3 анги хийгдээд за тэгээд сая энэ сүүлийн баг 3-4 жилийн хугацаанд 4-5 жилийн хугацаанд юм уу та. Одоо яг энэ last 3 episode гаргагдаж байгаа. За тэгээд хэлээд хэцүү юм. Rise of the Skywalker яг яах нь ерөөс тодорхой бүр дөнгөс трейлер үзээд за тэгээд JJ Abrams-ийн найруулсан хийгдэж байгаа кино. За тэгээд зул сарын үед гарна. За 12 сарын 20-нд байна уу? 20-нд гарна гэсэн байсан баха. За тэгээд бүгдээрээ хүлээх л үлдэж байна. За тэгээд first trailer болон second трейлеруудыг бас хүлээж байгаа. За тэгээд одоо угаасаа 8 сар special look дөнгөсөө гарсан чинь 9 сартаа багтаад яг official трейлер гарч байх гэж би бодож байна. За тэгээд сэтгэл бол маш өндөр. Тэр сүүлийн хэсгийг бол за Ray бол ерөнхийдөө сүүлийн хэсгийг бол би сайн гайхлаа. Хоёр давхарлсан тийм улаангийн lightsaber барьсан байсан. Тэгээд энэ магадгүй тэр хүний зүйл юм эсвэл зөвгөнл нь үү сайн мэдэхгүй. Тэгээд official трейлер гаргахлаар л яг бүр дэлгэрэнгүй үзэж байгаад хийж үзэж байна. Official трейлер гарах үед нэг би бүр мэрэгчлийн надаас амар мэдлэгтэй team хүмүүстэй сууж байгаад трейлер reaction-ийг л та нарт илүү сонирхолтой байх болов гэж бодож байна. За тэгээд special looks бол үнэхээр гоё лаа. За тэгээд та бүхэн ч таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн reaction маань бол яг тийм дэлгэрэнгүй ярьсан зүйлүүд байсангүй. Ягаад гэхээр special look гэсэн болохоор маш жижиг хэсэг болохоор юу болох гэдэг нь тодорхойгүй байлаа. Тэгээд хэрвээ энэ reaction бичлэг маань таалагдсан бол та бүхэн like, share, comment, subscribe дарахад тиймэрхүү. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Rise of the Skywalker. Take to the sky. You take to the sky. On the heels of war and wonder, there's a stormy world up there. You can't whisper above the thunder, but you can fly anywhere.